За ингэж одоо эмнэлэг рүүгээ орё доо. За ингэж ажил тараад эмнэлгээс гараад дуусах бах та. Сая автобусаас буурчлаа. Ажлынхаа ойролцоо хэр амар гоё үстэй. Өглөө болохоор амар гоё мэдрэмжтэй ирдэг. Эндээс л миний сурч төгж эхэлж байгаа болохоор амар гоё талхаж ирдэг шүү дээ ажилдаа. Манайх ажилдаа бүгдээр гарчиж хүмүүсээ үзээ явж байгаа. Тэгээ би бас одоо тасаг руу орж хүнээ үзлээ. Өнөөдрийн төлөвлөгөө тасаг руу орж хүмүүсээ үзээд динамикуудаа бичээд гарах ёстой хүмүүсээ гаргаад карта бичээд тэгээд обход яваад гарсан хүмүүсийн маань орон шинэ хүмүүс ирээд шинэ старуудаа нээгээд дэмжлэгээнүүдээ гаргаад за тэгээд ийшээ тийшээ ингээд баахан явах ажлууд гарч ирэлдэг. Тиймэрхүү байх төлөвлөгөөтэй. Манай өчтөр жижиг тонсон мандал маань энд байна. 50 онсноо. 50 онсон. За тэгээд бид нар хонхоор бас нөгөө шинэ ирсэн гоё кейсүүдийн хоорондоо ярилцдаг байгаа. Гоё кейс ярьж өгөн тэ. Ярьж өгнө үстэй. Камерын юм зүг. Дарамтлж байгаа ярьж өгөх болчлоо шүү. Өнөөдрийн динамикуудыг бичиж дуусчихлаа. Одоо гарах нь стори бичиж шинэ стори нээгээд тэгээ бүгдээ яах вэ? Иймэрхүү юм яг тийм обход манай обход явж байна. Тэндээс үүднээс болоод ийшээ яваад үлцэн бэнтлэг орж байна. Обход яваад болсон гоо ингэж байгаа зүйлүүдээ нэг бичээд цаашдаа яхаар болсон гэдгийг бичээд тэгээ гарын өсвөдөө авдаг байгаа. Бүх хүмүүс обходныхоо бичиглэл хийж байх шиг байна. Тэрэл обход бичиж байна да. Одоо цаг 3 цаг болж байна. Тэгээд одоо ийм юм гэж тийм юм гэж ингэж хэлхээс биш яг яагаад ийм юм хийж байгаа энийг яагаад авсан гэдээ яг тийм тайлбарлаж нарийн ярих юмудаа ерөөсөө ярьж амжихгүй байгаа тийм. Тэгээд дараа цаг гарах юм болвол тэр талаараа илүү ярий. Энд манай сторнууд плат дээр ингэ байж байгаа. Ингээд тат сонгоод тэр нэг сторнууд ингэ байж байгаа. Бодоод тэгээд болоо. За. Нэг нь хариуцлага, хоёр нь болохоор хүндээ сэтгэл гаргах юм болоо. Гайгүй сууж байгаа нүд нь энэ байна да. Ажил чинь дуусч байгаа манайхаа. Дуусаагүй стор нэгтгэж байж. Харин тийм ээ. юм болоо. Баг зэргийн өвчнөд сэтгэл гаргах юм. Тийм тийм. Манай дараа мэдлэггүй гэж болж байгаа сэтгэлтэй. Харин сэтгэлтэй байцгаая, хариуцлагатай байцгаая. За одоо би хүнийхээ картыг чи энд бол янз бүрийн картууд байна. Ийм цэвэрхэн нэмгийн карт. Жаахан ийм карт. Энэ бүр ийм болсон карт байна. Дээд харуулахгүй доош харуулсан байна. Энд бүр ийм зузаан маш олон нийлүүлээд наасан бүр энэс зузаан карт гэдэг. Ийм зузаан картууд байна. Карта бичигч байна. Айгу зарим нь айгу ийм бохор баахан хэртэй энэгээ дамжиж бас маш олон өвчин бас тусах нөхцөл бололцоо байгаа сте. Ийм сте манайхаа. За одоо орой болжээ. Ажил тарж байна да. Ингэсгээд бууй да. За орой минь одоо ерөөдөө ажил зэгцрээд, тасгийн ажил зэгцрээд, ажлын цаг тараад, жижигүрийн цаг эхэлсэн байж байна. Тэгээ өнөөдрийн бичлэгээр яг ингээд резидентийн ажлын өдөр өглөөнөөс ахуулаад орой хүртэл ямар байдаг талаар яг бүгднийг гаргах гэж хичээсэн боловч тэр бүгдийг гаргах үнэхээр цаг зав боломж үнэхээр байсангүй байдаггүй те. Хажууд бол нэг хүн байл та.
Тэгээд хэлэх айгүй олон зүйл ер нь л гарч ирд юм байна. Та нартай хэлэхэд хамгийн гол нь эрүүл байгаарай гэж хэлдэг ч гэсэн энэ үг нэр амар үнцэнтэй үг байхгүй. Та нарыг алхаж байгаа да хөлн дээрээ тогтоод алхаж байгаа да. Та нарын шээс гарч агаад амар ч бүр битүүрхгүй байгаад босч яваад цонхоор юм харж байгаа да бүр энэ байгаа юмд ингээд талархаад эрүүл мэндэ ингээд нандинаа хайрлах юм бол хүн хүснээр сайхан амьдрах боломж хангалттай байдаг. Тэгээд тасаг дээр хөвтөж байгаа хүмүүсийг бодохоор л өвчин гэдэг тэгэл хүний цаг, зав, залуу нас бүгднийг ингээ булаагаад авчдаг. Тийм болохоор ганц хүсэх юм өөрсдийнхөө төлөө өөрт чинь хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл мэндэ ямагт нэгт тавиарай гэд хэлхийг хүссэн. Гэхдээ энэ дэр бас нэг зүйл. Ингэж хэлж байгаа хүмүүс нь өөрсдөө хизээж эрүүл мэндэ нэгдүгээр тавьдаггүй л байгаа байхгүй юу? Тэр нь хэм бэ гэхээр эмч, эмнэлгийн ажилчид, зөвлөгч нар. Энэ хүмүүс яг үндэ амар цаг завгүй ажилдаг, ачаалттай ажилдаг. Энд ч амар би махбодын ажлаас гадна сэтгэл зүйн оюуны хүнд хөдөлмөр гэж явж байгаа шүү дээ. Тийм болохоор ажлын ачаал ялцчихгүй байдаг. Энэ болгоныг би бүгдийг ингээд үнэхээр нэг бичлэгэн дээр бүгдийг багтаагаад хэлж чадахгүй. Хэрвээ үзье гэвэл үнэхээр зөв бид нартай хайцаг нэг өдөр ажиллаад үзэх юм бол нэг ямар гэдэг мэдрэх бах. Өнөөдрийнхөө бичлэгийг энэ хүрээд өндөрлөе. Анагаахын оюутны амьдралаас резидентийн ингээд амьдрал руу шилжсэн энэ цаг мөчт бол жихнээсээ анагаахын амьдрал эхэлж байгаа юм шиг яг үндэ санагдаж байна. Жихнээсээ л суралцаад, жихнээсээ ямар юмч болох замнал чинь энд тавигдж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээд энийг үзэж байгаа манай курсийнхэн таньдаг резидентүүд бүгдээ амар завгүй байгаа. Тэгээд эрүүл мэндийн хүсье. Ажлын амжилт хүсье. Одоо системудаа бүгдийг авцсан бүгдийг хийгээд одоо бүх эд хөрөнгүүдээ ажлын хэрэглэлүүдэд цүнхлээд, буцааж цүнхлээд гэрийн зүг явъя да. За баяртай. 50 онцгоогоор нэг юм өрөө байдаг да. За одоо хувцас сольж гарч ирсний дараа уулзцгаая. Бай. За одоо хувцас сольчлоо ингээд гэрийн зүг явцгаая. Миний жижигт хонж байгаа найз минь 50 онороо. Ушчлаа бүр. Өглөө орж ирэхдээ уушуулаад орой гарч гарахтаа бас уушуулаад тэл болж байгаа. За ингээд ажиллараад эмнэлгээс гараад дуусах бахта. Гэл бичлэгээ дуусгадаг бол тэ орж байгаа гарч байгаагаар дуусгадаг болгоё. За. Сарын 31-ний өдөр болсон байна. 4 цаг болж байна. Басыг дээр байсаар л хүн үзүүлэхгүй явж л диализээ тасаг байна. Цэвэрхэн нам гой тасаг байна. Хүний амжилт үзүүлэх хүлээж байна. Өнөөдөр баяр өдөр ч гэсэн бид нарт бол ажлын өдөр. Ядаж өдрийн цайхан уудаг байжээ. Яастаа. Бидний сонгосон мэн гэж л ийм болохоор их сайхан бэлэг гэж юу. Өөрчсөн хүний эрүүл сайхан болгоод авч бус. Дурч баяр дурч. Ямартай чи та бүхэн одоо бичлэг үзэж байхдаа та бүхэн намайг имжлэг хийж байхад та бүхэн дэлгүүр хошоогоор явал хүмүүс цуглуулсан томор барьц амир явж байгаа та. Би тэтгэл зүгээр. Би стор барьцал явж байсан шүү. Хийж байгаа зүйлээ тууштай, чанартай, тултлал хийдэг байгаарай л гэж өрөөдөг байна.
let's go, let's roll.